Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Лин Чунжи. Бүжиглэгч хувцас. Жүү овогтын гэрийн үйлчлэгч болоод 3 хонсныхаа дараа Шажу энэ айлын эзэгтэй Жуятай анх уулзсан юм. Ажлаар явсан Жуя тэр орой Миланаас харж ирлээ. Бүдэгхэн совдан хээтэй дэгжин альчуур нөмөрсөн түүнийг гэнэт хаалга тайлж орж ирэхэд Шажу мэл гайхаж цэлх хөхрөв. Шажу өөрийгөө юм үзэж нүд тайлсан хүн гэж боддог байлаа. Гэтэл Жуягийн үзэсгэлэнд өөрийн ирэхгүй баламгдан цочив. Жуя Шажу хоёр биеийнхаа нуруу туруугаар ойролцоож Жуяг яаж ч харсан илүү галбирлаг аж. Жуягийн хувцсыг зөвхөн түүний бие галбирт зориулж гараа гарган ойсон мэт. Жуя үзм хүрэн шилнийхээ цанаас өчүүхэнч сэтгэлийн хөдөлгөгүй эрхэмсгээр ширтэв. Жуягийн ийм заларч ирсэн нь Шажууд бахархаж, догдолж, оймрох шиг мэдрэмж төрүүлж түүнийг битүүхэн айдас нүмрэн авлаа. Жуя ширэн цүнхээ босгох зуур гутлаа сольж "Ээжээ, би ирсэн шүү" гэв. Шажу сая ойлгоод угсхийн босож "Сайн уу ана?" гэд цүнхийн авах зуур "Эмээ дасгал хийхээр гарсан" гэж тэвдэн хэлв. Жуя өрөөсөн хөлдөө шаахаа угалж өрөөсөн шаахаагаа гартаа барьсан хിവэр Шажу руу хараад "Чи хэм бэ?" гэв. Жуягийн өрөмдөх мэт ширтгэхэд Шажу бүлэг залгсан мэт дээрэн газар шагааж нам дуугаар "Намайг Хуан Шанжу гэдэг, уулын шань, удвалын жүү, хүмүүс Шажу гэж дууддаг" гэв. Жуя хэсэг тайнгэлцнээ түс хийтэл инээд алдснаа даруй төв царайлж "Чи сая намайг юугээ дуудчихв?" гэж асуув. "Ана" гэж ээрэн хариулахдаа ямар гим хийснээ ойлгосонгүй. "Би тийм хөгшин харагдж байна уу? Намайг цэцэрлэгийн хүүхдүүд л Ана гэж дууддаг. Чи эгч гэж дуудаж бай. Ойлгов уу?" гэд Жуя шилээ оргон "Сайн санаж яв" гэлээ. Шажу учрыг ойлгоогүй ч толгой дохив. "Гэхдээ би ээжийн эмээ гэж дууддаг шүү дээ" гэж бодох зуур Жуяг ширтээд "Тэгээд эмээг Ана гэж дуудах гэж юу? Жүү эмээ толиотой харагддагч нутагт байгаа эмээгийн минь үеийн хүн шүү дээ" гэж бодов. "Авхай" гэж Шажу хэвшил болсон энэ үгээр тэнсэх санаатай дуудаж орхив. Жуя түүнийг цоо ширтэж "Уг нь авхай гэж дуудах ёстой. Гэвч би тэгж дуудах дургүй" гэв. "Надаас олон ихч бишээс хойш Ана гэж дуудаад эвгүй биз" гэж Шажу бодсон ч Жуяг дургуцхаас айж тэгж дуудаж зүрхэлсэнгүй. Анх уулзмагцаа Жуяд таагүй сэтгэл төрүүлэхээс имээжээ. "Эгч гэж дууд. Юуных нь авхай, юуных нь Ана вэ? Би алинд нь ч дургүй" гэж Жуя хэлв. Шажу балмагдаж "Дотроо бодсныг минь гадралчих нь энэ үү?" гэж мэлэрч байтал эмэгний "Жуя хараад ирсэн үү?" гэхэн дуулдав. Шажу сая сэхээ авч толгой дохилоо. Тэгээд сэтгэл нь жаал тайтгарч "Эмээ, гүй Ана" гэж ээрэн дуудлаа. Эмгэн хариу хэлэх гэтэл Жуя эргэж харан Шажуг ширтээд "Ээжийг эмээ гэж дууд, намайг эгч гэж. Бид садан төрөл биш учраас ингэж дуудахад болно" гэв. Эмгэн инээж "Чамайг ирсэн гэж би хүнээс сонслоо. Шажу, танихгүй хүн ингэж дуудах нь аргагүй шүү дээ. Зүгээр" гэснэ Жуя руу хандан "Энэ охиныг Шажу гэдэг шинэ үйлчлэгч ажилсаг охин шүү" гэв. Эмэгнийг ингэж хэлэхэд Шажугийн сэтгэл амрав. Шажугийн нүд Жуягийн нөмөрсөн бүдэг совдан хээтэй альчуур дээр тусахад тэр альчуур түүнийг соронз мэт даллаж байлаа. "Шажу, юундаа мэлрэв? Хоолоо хийгээч" гэж эмэгний хэлтэл Жуя "Хоол идчихсэн" гэд цүнхээ чирэн өрөөндөө орж хаалгаа хаахад түүнийг дагуулж харсан Шажугийн харц хаалттай хаалганд хадагдаж үлдлээ. Гэрийн үйлчилгээний компаниас Жүү овогтынх руу томилж явуулсан 5 үйлчлэгчээс тоогдсон нь ганц Шажу юм.
Урд нь ирсэн үйлчлэгчдийн ямар нэг юмыг Жууя өөлж санаанд нь таарч тохирохгүй. Жууя урдын аргаараа буудан хавийн нүднээс далд газар мөнгө хаяж Шожуг сорж үзлээ. Урдын гэрийн үйлчлэгч нар мөнгийг халааслах буюу эсвэл буудан дээр хэвтэж ажил хийдүүлнэ. Харин Шожу шал угааж байхдаа мөнгийг олоод бутархай мөнгө цуглуулдаг саванд хийж орхижээ. Энэ шалгалтаар Жууягийн санаа амарч Шожуг тоож эхлэв. Шожу хөдөөний хүн учраас аливаа ажилд хурдан гавшгаа илүү дутуу хийлээ гэж ялрахгүй. Урдын үйлчлэгчид жаахан илүү ажилласан л бол цалин хөлсөө нэмүүлэх гэж сануулж үнэрхэнэ. Санамсаргүй хэлэх мэт боловч үнэрхэхээс нь болж илүү дутуу ажил хийлгэхээс эвгүүрхэн. Харин Шожу сэргэлэн охинт бол хүний үг чагнаж өгөнд дуралдаггүй. Тэр оногдсон ажлаа хийж дуусаад зүгээр суулгүй үргэлж шогшиж байдаг нэгэн. Өглөөнөөс үдшийн бүрий болтол борив богс хийлгүү зүтгэх нь энэ гэрийн эзэн гэлтэй. Өрөөний энд тэнд жаахан л бохир байвал тэр дор нь гял цал болгоно. Ингэж ажлаа дуусгаад дахин бүх өрөөгөр орж шалгаж үзээд сэтгэл хангалуун мишээж амандаа дуу аялан явдаг байлаа. Энэ гэрт бараг Шожу эмгэн хоёр л амьдардаг тул хоорондоо их дасаж садан төрөл мэт ойр дотн болжээ. Жууя нэгэн компанийн дэд захирал хөрөнгө оруулалтын түмэн ажилтай гэдгийг Шожу эмгэнээс сонсжээ. Тэр нь юу болохыг эмгэн ч ойлгохгүй, Шожу ч мэдэхгүй. Орж гарахдаа BMW машин ундаг, үнэр ялдам, галбар төгс, зүс гоёмсог, салхин доогуур нь гарахад анхлан үнэрт нь согтуурна. Шожу эрхэмсэг Жууяг үлгэр домогт гардаг хосгүй үзэсгэлэнт дагинтай адилдхан бодно. Түүнтэй хэдэн удаа уулзаад юм ярихгүй байхын дээр санагдав. Жууя хэдийгээр ээлдэг намууханч дуунаас нь хөвөнд боосон чулуу мэт хүч мэдрэгдэнэ. Түүний өмнө Шожууд өөрийгөө голох мэдрэмж төрж сэтгэл санаа нь оймровч удалгүй ор мөргөө арилна. Жууя ирсэн үед Шожу түүнээс хол байхыг хичээж үг солихоос зайлсхийнэ. Түүний дэргэд эмгэн охиноо зэмлэхгүй, харин гарсан хойно нь гэрлээч гэж санаашран үгэлдгийг Шожу гайхна. Жууя ямар жилтэй юм бол? Шожу эмгэний ярианаас 40 төгсөн гэдгийг мэджээ. Жууя 20 хэдтэй юм шиг харагддаг, сайндаа л 30 байх гэж Шожу боддог байв. Нүдний шилгүү байхтай таараагүй тул зовхинд нь суусан үрчлээг хараагүй эз гэж Шожу бодно. Эмгэн Жууягийн нүднээсээ салгадгүй шилгийг анхаардаггүй, харин хизээ гэрлэх болоо гэж санааширна. Дөөч дөгчглөө. Найз залуу дагуулж ирсэнгүй. Бараг эмээ гэж дуудуулах насан дээрээ очлоо шүү дээ гэнэ. Гэвч тэр ээжийнхээ өгүүлхийг үл тоож хизээч салдгүй шилнийхээ цаана нүрээ нүүж явдаг байлаа. Жууягийн хувийн амьдрал хөрөнгө оруулалттай адил нууцлаг учраас Шожу өөрийн ирэхгүй сониуч зан гаргана. Энийгч эргэнтэй маань нас ойролцоотол яагаад ганц би явдаг юм бол гэж гайхна. Гэртээ өтөлсөн охин гэдэг үг санаанд ормогц. Хүнийг адлах буруу гэж өөрийгөө зэмлэнэ. Хэдийгээр хүйтэн хөндийч дэд захирлын албан тушаалтай, ухаан чадвар хосолсон хүн найз нөхөдгүй, дурлах залуугүй гэж байх уу? Жууягийн хайр дурлалын асуудлыг Шожу сонирхдогч амьдралын хэм маяг нь таалагддаггүй байв. Жууягийн амьдрал өвлөн дээр байгаа мэт санагддаг тул Шожууд гайхгүй гарна. Шожууд түүний өнг алгалсан ганган хувцснууд гойд таалагдана. Тэр хувцснууд нүд ирээлжлүүлж, толгой эргүүлж, тэнцвэр алд болж зүүдний ертөнцид аваачна. Жууя харж ирэх болгондоо унтлахын өрөө зочны өрөөгөр гарч орох хооронд хувцаа сольжсон явахыг Шожу хараад зүрхний цохилтонд түргэсдэг байлаа. Жууягийн тэр хаалганы цаана ямар ганган хувцсны солонгон ертөнц нуугдж байгаа болоо. Тэр өдөр Жууя Шожуг дуудаж өрөөгөө цэвэрлүүлэхэд хамжуулав. Тэгээд өөрийн эзэгүүд 7 хоног бүр 2 удаа цэвэрлж байгаарай гэж Шожуд захив. Шожугийн машид нууцлаг гэж төсөөлж байсан тэр хаалга үнэндээ тийм биш байлаа. Жууягийн тасалгаа
Усны онгоц бүхий угаалгын оройтой. Том орноос гадна хувцсны цэвэр модон шүүгээ хамгийн түрүүнд нүдэнд тусав. Тэр шүүгээг урд хан дагуулан тавьжээ. Тусгай захиалгаар хийлгсэн бололтой шүүгээ таацанд тулсан байлаа. Жууягийн бүх эрдэнэ энэ шүүгээнд бий. Алмаазан шигтгэхтэй сандар зэрэг тансаг гоёлыг Шожуу огт харж байсангүй. Тэр шүүгээг нээхэд өн галгалсан хувцснууд гарч ирж гараас нь хөтлөн тойрон бүжих мэт мэдрэмж төрүүлнэ. Тэгэхэд өрөө солонгорон гэрэлтэж хөгжилтэй уянгатай бүжгийн аях ангинна. Хувцснууд араараасаа цувран түүнийг бүжигт өрөв. Шожуу алмайран зогсоод тэдний бүжихийг харж царайд нууцхан мишэл тодорлоо. Бүжгийн хэмнэл өөрчлөгдөхөд тэр сая сэрсэн мэт тэднийг нэг бүрчлэн эмэрч үзв. Энэ ганган хувцснуудын ихэнхийг гадаадаас худалдан авчээ. Жууя тоолж үзсэн болов уу? Энэ хувцс цэвэр хөвөн, торго, хатгамал, нэхмэл, ноос материалтай, банзал, өмд, богино өмд, цамц, торон, дугуй ингэртэй, өмнөө татуурхтай, энгэртэй, товчтой, ардаа бүчтэй гэх мэт янз бүрийн загвартай. Хувцс бүхэн өөр өөрийн хэм маяг хэлбэр дүрстэй. Загварын тайзнаа гарах гэж байгаа юм шиг орон дээр цонхны тавцсан бүр онгоцгээд энд тэндгүү хөглөрчээ. Цэцэгсийн үгээр илэрхийлэхийн аргагүй содон үнэр өрөө дүүрэн ханхална. Шожуу энэ өрөөнд орох болгондоо түр зогсон гүнзгий амьсгалж хувцснуудын гялбан мөнгөнд нүдээ аажмаар дасхан уянгалах бүжгийн аяыг худал гэдгийг мэдснийхээ дараа цэвэрлэж эхэлдэг билээ. Шожуу эмгэнийг гарах чөлөөнд зөвхөн өнөөх хувцснуудыг харах гэж Жууягийн өрөөг цэвэрлдэг болов. Нойрсож буй хувцснуудыг сэрээхгүй тулд хаалгыг аяархан нээж сэмхэн алхаж орно. Өрөөнд орох үед түүний зүрхний цохилт өөрт нь сонсдож өөр ертөнцид очсон мэт санагдана. Энэ ертөнц түүнд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлж бүх биеэр нь цахилгаан гүйх мэт болно. Ганган хувцснуудаа яг одоо бол Шожуу та нарын эзэн шүү дээ. Та нар түүнийг чимээж тэгш цэмцгэр мөр хун цагаан цээж урд тувийнхан хөлнийх нь үзэсгэлэн тодруулаач. Эдгээр хувцс Шожуугийн хацарт эрх чөлөөний баясгалан цэцэглүүлж нүдэнд нь аз жаргалын гэгээ бэлэглэнэ. Шожуу нэг даашинзыг орон дээр тавив. Алтан шаргал өнгөтэй даашинз энгийн хэрнээ тун ганган. Бүслэхийгээрээ жаахан бариу шулуун хормоотой гөлгөр зөөлөн материалтай. Шожуу даашинзыг ширтгэхэд Жууягийн гойлог бие харагдах шиг болж энгэрийн бүдэг цэцхэн хээг тэмтэрхэд Жууягийн биед хорууга хүргэсэн мэт сэтгэгдэл төрж гараа түргэн татав. Шожуу орны дэргэд ийхүү мэлрэн зогсоход тэр даашинз жингэнэн ярих нь сонсогдов. Хаюула бүжиглээ гэж даашин зурхад үгүй гэж татгалзлаа. Хүрээд ирэлдэ гэж даашинз шална. Болохгүй гэж Шожуугийн дотроос өөр нэг хүн хорно. Даашинз хий инээсээр дэгдэж эхлэв. Шожуугийн зүүн баруун талаар эргэлцээр нэг мэтгэд өмсөгдсөн байлаа. Эзэн маань намайг өмсөхгүй надад их уйтгартай байна. Хоёулаа тоглоё л даа гэж даашинз гомдлоно. Хүний хувцс өмсөж болохгүй гэж Шожуу хариулав. Зүгээрээ өмсөд үз. Ирж надтай тоглож байгаарай гэж даашинз хэлв. Хувцсыг өөр хүн өмсвөл эгч дургүйцэн гэж Шожуу хэллээ. Өмсөж үзэхэд яадаг юм бэ? Тэргүү дэлгүүрт байхад олон хүн өмсөж үзсэн. Тэгэхэд хэнч юу ч гээгүй. Хожим Жууя худалдаж авсан юм гэж даашинз хэлв. Түүнд хэлэх үг олдсонгүй. Талент харахад ямар гоё охин болсон гэж. Жууягаас хавьгүй үзэсгэлэнтэй санагдав. Хөмсгөн тэнийж, нүдэнд нь инээд цалиган уруулан жимбиж, хамар нь хүртэл сардалзна. Үргэлж эхэмсэг царайлж явдаг Жууя ингэж баярлж байсан болов уу? Би галбирын хувьд Жууя надтай адилхан гэж хэлж болно. Шожуу арваад хувцас сонгож нэг нэгээр нь өмсөж талдаж
зурагтаар гардаг загвар өмсгчдийг дуурайн элдэн маягаар зогсож гар утсаараа зураг авав. Өмсөж үдсэн хувцаа нэг нэгээр нэвхэж байранд нь тавиад дуугийн шин аялж өрөөг нь цэвэрлэж эхлэв. Цонхны тавцан арчиж цонх онгойлгон хөнжил дэвсгэрээ өдөн дэвүүрээр шүүрдэнэ. Хэрв Жууя над шиг байсан бол найз залуугүй ганцаар яваа болов уу? Шоожуугийн толгойд хачин бодол орж ирэхэд Жууяг дотроо өмөөрнө. Арх мэдэл, өнгө зүс, ажил үйлс, үнэтэй машин, байртай атал эрчүүд яагаад дурлаж эргүүлдэггүй юм бол гэж гайхна. Энэ бодлосоо болж тэр хаяа гэмшин. Жууятай уулзахдаа барьсан тавьснаа алдан харц тулгархаас айж арга ядахтаа ширээ арчсан болж арга цаан өнгөрүүлнэ. Шоожуу юун санаа зовоо вэ? Найз залуутай болсон уу? Гэж эмгэн тэр орой хоол идэж байхдаа асуув. Эмгэний асуултад Шоожуу хэрдхийн цожлоо. Эмгэний өөрийнх нь бодлоо эсвэл Жууягийн санааг дамжуулж байгаа юм уу гэдгийг тэр мэдэхгүй байлаа. Байхгүй гэж Шоожуу доош харан жуумалзав. Холомгонож байсан ч нүд нь Жууягийн гүйхэн боронгийн урчуумхтай өмдөн дээр туслаа. Энэ өмдөнд тэр гар хурч үдсэн. Гөлгөр зөөлөн давууг нь барихад сайн чанар их болох нь мэдрэгдэж яаж ч угаасан эндүүдлэг нь гардаггүй. Түүний сэтгэлийг ястай оволзуулсан юм. Жууягийн өмснийг хараад бие барьсан энэ загвар өөрийнх нь биед яв цав тохирно. Өмсөж үзэхгүй яалаа да гэж бодов. Жууя түүнийг ширвж харснаа аягныхаа амсрыг ширтэж дахианы махтай шөлөө оочлон юуч хэлсэнгүй. Иймэрхүү ярианд Жууя оролцох дургүй. Ам найвал ээж нь сэдвээ өөрчилж түүн рүү галлаж гарна. 5 үг солилгүй ярианы сэдв гэрлэлт рүү шилжинэ гэж мэд. Жууя хайр дурлалын асуудал сөхөх дургүй учраас харимгцаа хүйтэн хөндөй авирлна. Шоожвэ тэр өдрийн ирсэн найз залууч нь гэж эмгэн асууснаа Жууягийн ажигчгүй байгааг хараад ээж чинь бас чиний өмнөөс яарч байгаа да. Гэхдээ бас гэдэг үгийг бүр нухацтай чанга хэлв. Шоожуу аяг угааж дотор нь чимхүүрээр 3 удвал хийж нэг ширхэг мөсөн чихэр нэмээд миний нас залуу иймэрт найз залуутай болохыг хүсэхгүй байна. Тэр бид хоёр нэг тосгоных хаяа уулзаж минь мэдхээс цаашгүй гэв. Эмгэн санаа алдаж нас чинь залуу биш шүү. Та нарыг дээ гэж өглөнө. Шоожуу эмгнийг ширтэн би залуу байна. Хэдэн жил ажиллаж мөнгөтэй болоод шийдий. Юундаа яарах вэ гэв. Эмгэн инээж мөнгөтэй болно гэдэг насны явдал яарах хэрэггүй. Хүн гэдэг хэдийд юу хийх ёстой тэрийг хийх нь зөв. Шоожвэ тийм үгүй юу гэв. Шоожуу толгой дахин манай ангийн нэг хүүхэд уржнан гэрэлсэн нодны хүүтэй болсон аз жаргалтай байна гэж ярьж байсан гэв. Эмгэн толгой дахиж тийм эрт гэрлэх нь зөв. Сэтгэлд таарсан хүн байвал болно л доо гэв. Манай ангийн бас нэг хүүхэд ганцаараа амьдрах дуртай насаараа гэрлэхгүй гэсэн. Гэрийнх нь хичнээн зовдогч тэр тоохчгүй явдаг гэж Шоожуу хэлв. Харин тийм эцэг эхийнхээ сэтгэлийн зовлонг ойлгодгүй өөр хүүхэд бас байдгийм. Өөр хүүхэд нь өсөж айл өрх болсон цагт л аав ээжийнхэн санаа амардаг юм гэж эмгэн ярина. Жууя толгоогоо орхиж Шоожуу руу мэлрэв. Шоожуу аман дээр гарч ирсэн үгээ залгиж аягны амсар шагаан хоолоо идэж эхлэв. Эмгэн Жууяг харж "Жууя, сайн ид" гэж ширүүн хэллээ. Хоолны дараа Шоожуу цэвэрлэгээгээ эхлэв. Түүний хувьд хийж дадсан ажил тул түүрдэх юмгүй. Өдөр бүр 2 удаа шал угаана. Өглөө нэг угааж үдээс хойш арчна. Сольсон хувцсыг угааж хатаагаад хувцсны шүүгэнд эвхэн тавьж тавилгын тоосыг арчна. Будааг Шоожуу агшааж эмгнийг хуурах хийхэд туслана. Ийм ажил хөдөөд бол юу ч биш. Хотынханд яагаад тийм хүнд санагддаг юм бол? Эцэж ядраад өөх гэж байгаа юм шиг баашлна. Эмгэн аяг цай ууж гэрээс гараад
хөршийнхөнтэйгөө хэдэн үг солих буюу өдөд ундах зуур Шожу бүх ажлыг гялцал болгоно. Жуя хооллож дуусаад өрөөндөө орж нүрээ бодож гарч ирээд зурагт үзэж суугаа Шожуд хандан "Ийм хурдан цэвэрлээ дуусчихаа юу?" гэв. Шожу толгой дөхөн "Эмээг жаахан амраад салхинд гарахыг хүлээж байна" гэлээ. Жуя гал тогооны өрөөнд орж зочны өрөөний орыг тэмтрээд эргэлдсэн шинжтэй "Чи ажил хийхдээ яагаад чимээ гаргадаг юм бэ? Аяга шаазан дуугарахыг сонссонгүй." Гэхдээ сэтгэл хангалуун байгааг нь Шожу харж тайвшраад "Дуу гарна л да. Аль болох чимээ гаргалгүй хийхийг хичээдэг" гэв. Жуя "Сайн байна. Чамтай гэрэлсэн залууч Гялайх нэ. Ийм болохоор ч ээж чамайг магтдаг байх нь" гэж хэлээд цүнхээ үрээд гарч одлоо. Жуягийн өмссөн тэр дугуй захтай цамцыг Шожу өмсөж үзсэн юм. Энэ хувцас хачин гоё зохиж Жуягаас илүү эрхэмсэг харагдаж байсан да гэж Шожу бодож зогсов. Тэр ийхүү бодолдоо согтуурж зогссоор нэг мэтгэд Жуягийн бие аажмаар өөрийнх нь болон хувилж болчмор шиг дэгцээр эрвэхий болж алаг цоохор далавчаа дэвсээр аз жаргалтай нисэн одлоо. 7 хоногийн эцсээр Жуя ээжтэйгээ далайн эргээр зугаалж тэндээ өнжөхөр болов. Эмгэн Шожуг дагуулж явах гэтэл тэр Жуяд тайр болохоос болгоомжлон "Гэрээ сахи өдөр нь гадуур гарыг" гэж хэлв. Жуя бодож явгаад Шожугийн саналаар болголоо. Түүний өмнөхөн Пеншен гэдэг залуу Шожу руу хэдэн удаа утастаж болзох санал тавьсан юм. Пеншен өөрт нь сайн болзох шалтак ирдгийг Шожу гадарлана. Жуа бүхтийн дэрээд удаагүй тул нэрлэхэд гараагүй юм. Пеншенж түүнд таалагдана. Нутгийн хаан аялгаар ярих нь чихэнд чимэгтэй. Хаяа тэнэгдүү царайлахын ч харах дуртай. Шожу догдолж орхив. Хэвтэж байхдаа "Энэ хайр мөн үү?" гэж тунгаан бодов. Нойр хурч зөөрмөлж эхлэхдээ тэр гэнэт ойлголоо. Дурлахад шалтак хэрэггүй, хайрлахад үр дүн хэрэгтэй. Пеншенийг бодож угаан дурлал төдийгүй, харин хайр биш гэж дүгнэв. Түүнтэй гэрэлбэл нутагтаа очиж тариа тарина. Миний хүссэн амьдрал биш гэж боджээ. Пеншенд дурласан нь бас үний юм. Яагаад гэвэл нэг тосхонд олон жил амьдарсан учраас бие биеэ нэвч шувт мэднэ. Одоо нэг хотод ажил хийж байгаа тул зовж зүдэрсэн цагт бие биедээ тусалж ядаж халуун дулаан үгээр нэг нэгэ тайтгаруулж болох тул Шожу дуртай байлаа. Энэ боломжийг ашиглаж Пеншентэй уулзаж хууч хөөрий гэж боджээ. Пеншен руу залгав. Хэдхэн сар уулзаагүй хэрнээ дууг нь танихаа болно гэж даан сансангүй. Пеншен "Хинбэ?" гэж баргил хоолоогоор асуув. Пеншен "Аха, би байна" гэж Шожу хариулав. Пеншен төгдөрч хэсэг азанснаа арай гэж таньсан бололтой "Шожу юу?" гэв. Түүний урам хугарч "Би байна. Сонин санагдаа юу? Сураггүй болчих юм аа. Та хаана угаан бэ? Завтай бол хоёулаа гадуур алхах уу?" гэтэл Пеншен "Одоо юу? Би дарагтайгаа хамт байна" гэв. Пеншений цаана нэг эмэгтэй хүн сулхан дуугаар "Хэн бэ?" гэж асуух нь Шожуд сонсогдлоо. Шожу "Тэгвэл ажиллаа хийдэ" гэж урамгүй хэлээд утсаа тавьж мэлрэн зогсов. Тэр Пеншентэй болзож сэтгэлээ сэргээн гэж бодож байлаа. Гэтэл Пеншен найз охинтой болсон бололтой. Үерхтэг охиндоо хань болох нь зөвлөдөө. Пеншентэй гэрэлнэ гэж Шожу огт бодоогүй ч тэр эмэгтэй найланхай дунд өөрийн ирэхгүй атаархав. Пеншен найзтай болжээ. Ийм болсноос хойш Хвачинбэгийн зүүн хаалган дээр очиж захаар хийсэй гэж бодов. Ганган хувцс бодохоор уур гарч дотор онгойв. Эмэгтэйчүүдийн ертөнц дэлгүүрт очиж хувцс үзээд Хвачинбэд шин загварын гар утас хараад зүүн хаалганаас буцах замдаа ганц 2 хямд хувцс авахар шийдэв. Гэнэт Жуягийн хувцсыг өмсөөд явъя хэмээн бодогдож түүний өрөөний хаалгыг өөрийн мэдлгүй нээсэн байлаа. Анхлуун унарах хамар цоргин. Гүнзгий амьсгаа авлаа.
хувцсны шүүгээ хаалга нээхийг хүлээж байх шиг. Шүүгээний өмнө очив. Хувцснууд түүний тушаалыг дагна. Алинд нь дуртай түүнийг өмснө. Ямар хувцсны санаагаар болох биш. Хаалгыг нээж хэдэн удаа өмсөж үтсэн таашин загаргав. Өмссөн хувцаа тайлж толдож байгаад өмслөө. Эргэж тойрон толдоход биед нь яг таарчээ. Бодож нэг хосол гаргав. Жууягийн өмссөн байхыг тэр хэдэн удаа харсан юм. Жууя ганган харагдах нь энэ хосоллих гэж тэр бодно. Шожу нөгөө даашинцыг тайлж дугуй ингэртэй цам цомсон гадуур нь өнөөх хосоллыг өмсөв. Ямар гоё харагдана вэ? Хүний сайхан хувцсандаа гэж ортой үг шүү. Жууягийн ажилд арга мухардах үе тохиолддог байх. Тэгэхэд энэ ганган хувцснууд сэтгэлийн шаналгааг нуудаг болов уу гэж бодоход Шожу өмсөж болохгүй. Жууя ихчийн хувцсыг өмсөж болохгүй шүү гэж хэн нэгний ятгах сонстов. Шожу шилсэн хувцаа буцааж өлгөх гэтэл өмсчөө. Уурж заваар болохгүй бол хэн ч мэдэхгүй гэж өөр нэгэн хэлэх болов. Хуачимбэ ороод ирнэ. Жорлонд орж тайлаад эвхэж аваад ирэхэд юу нь болохгүй байна гэж өөрийгөө зөвтгөн бодлоо. Ханын цаг дуугарч 10:30 болсныг зарлав. Шожу эргэлзэж байснаа сэтгэл шулуудан хувцаа өмсөн даашинз хосол хоёрыг цүнхэндээ хийж хаалгаа цоожлон автобусны буудлын руу яаран алхлаа. Хуачимбэд хүмүүс пэг дүүрчээ. Шожу урд нь ганц удаа ирж байсан тул эмэгтэйчүүдийн ертөнц дэлгүүр хаа байдгийг мартжээ. Тэр Субай супермаркетыг харлаа. Бараа нь үнэтэй гэдгийг Шожу мэднэ. Гэсэн ч юм авахгүй зүгээр тойрч үзье гэж бодлоо. Хэдэн дэлгүүрээр оров. Худалдаж байгаа хувцс нь Жууягийн шиг ганган биш санагдлаа. Нэг дэлгүүрт ороход хөнгөй хэдэн худалдагч зогсож байлаа. Шожу модель дөмсгсөн хувцсыг барьж үзтэл үеийнх нь нэг охин ирээд Шожуг дээрээс доошо ширцснээ царай нь хувирч авах гээ юу гэхэд Шожу өөрийн ирэхгүй өмсөн цамцаа хараад толгоос ихсрэн зүгээр үзсэн гэв. Худалдагч авахгүй бол барьж болохгүй гэлээ. Шожугийн царай хувирч авч чадахгүй гэж дарамжилж байх нь гэж бодоод юу ч хэллэггүй явв. Харваас сая л хотод орж ирсэн байна гэж худалдагчдын шоолж инээх дуу ард нь сонсогдов. Шожу цүнхээ урж алхахад уур нь хүрнэ. Хурдхан жорлонд орж нөгөө даашинзаа сольж өмсөд дахиж ирье. Тэгээд хувцснуудын дураараа барьж нэг нэгээр нь өмсөж үзээд таалагдахгүй байна гэж бардам хэлье гэж шазуур зүүн бодлоо. Өмнө нь зүүн гар талд жорлон бий гэсэн самбар харагдав. Шожу бүр гүйж ороод хаалгын тас хийтэл хааж цүнхнийхээ татвархыг сар хийтэл татаж даашинзаа гаргав. Даашинзыг дэлгэхэд Жууя гарт нь орж хувцаа тайчин атганаас нь мултрах гэж тэлчилж байх шиг санагдав. Шожу дороо мэлрэн зогсоход нүднээс нь нулимс бөмбөрнө. Нулимс унган зогсож байтал "Бид бүжиглэе" гэж хэн нэгэн хэлхэн дуулдав. Даашинз бүжиглж эхэллээ. Хөгжим тасалдан дуугарч гэрэл солонгорно. Даашинз тэдгээр хувцтай хамт хөгжмийн айзмаар эргэлдэх нь нэг үе тодорч нэг үе бүдгэрнэ. Шожу жорлонгоос гармагц шатаар уруудаж автобусны буудлыг чиглэн алхав. Жууя гэрлүүгээ утастаж оройн хоол хамт иднэ гэлээ. Оройн хоолоо хийж дуусгаад хэр уцсныг бүү мэд. Жууя ирсэнгүй. Утсан ч холбогдохгүй байв. Шожвэ хүрээд ирээ. Зүгээр хүлээхээр хуучилж сууй гэж эмгэн дуудав. Шожу гайхлаа. Эмгэн бол сайхан сэтгэлтэй хүн. Гэсэн ч ёроос ингэж байгаагүй юм. Гараас нь хөтлөн буудан дээр суугаад хуучилж эхэллээ. Шожууч эмгэнтэй хуучлах дуртай. Эмгэн элэгсэг зан ийдэг яриатай. Ярианы өнгөнж гисэн эмээтэй адилхан санагдана. Шожвэ энэ хэдэн өдөр нэг л уруу царайтай байх юм. Жууя чамайг загансан уу гэд гарын натгаж хүний өөрийн гэлгүй адилхан хөөхтүүд манайд сэтгэл амар бай ойлгов гэв. Эмээ
Та юу ярьж байна? Эгч намайг яагаач вэ? Би сайн байгаа. Нэрээ шүү юм ээ гэв. За, тэгвэл сайн байна. Чамайг сэтгэл тавгүй байна гэж уржигдэр Жуяг хэлэхэд эхлээд юм бодоогүй. Жуяг харж ирэхээр чи бие барьж өөр хүн шиг болчих юм. Охин минь, Жуя ажил ихтэй. Чамд эвгүй хандсан бол битгий юм бодоорой. Тэр бол муу санаатай хүн биш. Жаахан ааш муутай юм. Надтай ч их юм ярьдаггүй. Би охиноо ойлгож байна. Би ойлгохгүй бол хэн ойлгох вэ гэв. Шожу инээж Жуя сайн ихч үү? Та юм бодох хэрэггүй гэлээ. Тэгвэл сайн байна. Манайд гэртээ байгаа юм шиг байгаарай. Жуяач чамд сайн шүү гэж эмгэн хэлээд инэв. Эмээ, би зүгээрээ та хоёр надад их сайн ханддаг гэж хэлээд Шожугийн сэтгэл уярав. Урд нь ажиллаж байсан айлууд түүний сэтгэлд хүрээгүй юм. Төөрсөөр төрөлдөө гихчээр ийм сайн эмгэнтэй таарсантаа олзуурхаж тэднийд удаан ажиллахыг чин сэтгэлээсээ хүсдэг байв. Тэгээд Жуяатай илүү ойртож дотн харилцахаар шийдлээ. Чиний нас бол ёстой дураараа дүргэж дунд чөмгөрөө жиргэж явах үе шүү. Би чиний насан дээр амьдрал хэдий хатууч өдөржин дуу аялаад эрх дураараа байлаа гэж эмгэн хэлээд өргөн голын долгио эргээ өгсөн гэж аялахад Шожу дудрагийн тарианы үнэр салхины аяар ханхлана гэж төрлөө. Эмгэн охин хоёр өөрийн эрэхгүй инэв. Залуу охины цайлхан хоолой, настай хүний намбтай хоолой нийлж хослол хөгжмийн аялгау мэт сонсогдоно. Яг энэ үед Жуя үүднэн орж ирэхэд эмгэн босоод хоолой идий гэв. Шожу ширээ рүү хоол дөхүүлж өөрөө гал тогоонд үлдэв. Шожу урд нь гэрийн үйлчилгээний 5-6 компанид ажиллаж байсан тул гэрийн үйлчлэгч гэрийн эзэнтэй нэг ширээн цууж хооллож болохгүйг сайн мэднэ. Тэр гэрийн эзэгтэй нарт хоол цайг нь ойртуулж шүлийг аягалж өгөөд өөрөө гал тогооны өрөөнд хоолоо бушуу идээд тэднийг зооглож дуусмагц ширээг нь цэвэрлэхээр хүлээнэ. Тэр Жуу овогтын дэрээд хэвшил ёсоор гал тогооны өрөөнд хоолоо иддэг байлаа. Зогсоогоор хооллох эрүүл мэндэд муу хамт хооллоё гэж эмгэн хэлэв. Шожу иймэрхүү урилгыг олонтоо авч байсан. Энэ бол ёс төдий үг гэдгийг мэднэ. Урд нь нэг айл түүнийг мэдлгүй хамт хоол идэх гээд доромжлуулснаа саналаа. Эмээ, та ихчтэй идчих. Би зогсоогоор идээд асчихсан гэж Шожу хэлэв. Эмгэн гал тогооны өрөөнд орж битгий бишүүрэх гэж шалав. Шожу очихоос татгалзав. Тэгээ гэж эмгэн шална. Жуя уруулаа арчиж ямар хамаатай юм бэ ороод ир гэв. Тэр Жуяг сэмхэн харвал ууралсан шинжгүй байсан тул аяга барьсаар очиж суув. Шожу шүл халбагдан уух Жуяг хараад "Эхчээ, эмээ таныг хөрөнгө оруулалтын ажил хийдэг гэсэн ямархуу ажил вэ?" гэхэд Жуя шүлөө уухаа болж мөнгөлөг өнгөтэй халбага амандаа ойр барьсан хിവэрэ Шожуг цоо ширтэн "Яах гэсэн юм?" гэж хариу асуув. Шожу бүр сандрав. Юм асуух гэж биш, яриа өдөж хоёр үг солиё гэж боджээ. Гэвч Жуягийн харцнаас болж хэлэх үгээ олж чадан "Зүгээрээ таныг ажил ихтэй болохоор сонирхсан юм" гэв. Жуя нэмсэглэж "Мөнгө шилжүүлэх л гэсэн үг. Шилжүүлэх тусам мөнгө үржидгийг" гэд шөлөө очлов. Жуя бүхийх агшинд цамцных нь ингэр Шожууд харагдлаа. Өвөрмөц завгарын ингэр сэхсгэр ноосон утасны дунд нуугдсан алтан утсаар нэгсэн ваа үсэг нүд булаана. Энэ ноосон цамц Шожууд содон санагдав. Урд харж байгаагүй юм байна. Шинээр авсан биз гэж бодлоо. Шожу хоолоо идэх зуур цамц руу нүд унгаж хитэн удаа харснаа өөрөө ч мэдсэнгүй. Тэр хоолоо хамгийн сүүлд идэж дуусгажээ. "Шожу, манайд хэдэн жил ажиллаж, эмээн чамд найз залуу олж өгөөд хатамд гаргая" гэж эмгэн битүү дайрвалан хэлв. "Эмээ, та намайг хөөхгүй бол би явахгүй" гэж Шожу хэлэхдээ "Хараад борог амьдралдаа дасахгүй бол яана" гэж бодлоо.
Тэр хотын амьдралд чин сэтгэлээсээ дуртай. Сайхан хувцлаад ногооны дэлгүүрээр явж супермаркетаар орж таалагдсан бүхнээ барьж үзнэ. Хөл ихтэй гудамжинд залуусыг харж явах дуртай. Хотын амьдрал огторгүйгээр аялж байх шиг сайхан санагдана. Харин нутагтаа бол тарианы талбайгаар холхиж өвөг дээцийн амьдралыг давтан шүү дээ. Тэнийг хэмээн чамайг үлдгэвэл гэрээ мухар сахиад суух уу? Хизээ нэг цагт хүнтэй суун. Тэр үед эмээн хэдэн хувцс бэлдэж нэр төртэй мордуулна гэж эмгэн энэн ярив. Эмгний үгэнд тэр бүр цочирдож хотод амьдрах заяа надад байхгүй байхаа гэж өөрийн эрэхгүй хэллээ. Жуя Парисаас ирээд хувцснууд нь хөдөлснийг анзаарчээ. Тэр өмсөж амжаагүй зарим хувцаа аль нэг буланд нь овоолж тавьдагч хувцс бүрээ хаан тавьснаа тод санддаг юм. Таалагдсан хувцаа хизээч өмсөж мэдэх тул өлгөж тавина. Усны онгоцноосоо гарч өмсөж үзээд таалагдахгүй бол өлгүүрээс нь аваад овоолж орхино. Дунд талын шүүгэнд дээрээс доош тод бүдэг цулгуй цагаан өнгөөр дараалуулж тавина. Энэ бүхэн дэлхийд алдартай брендийн хувцас. Энхийнх нь гадаад явахдаа цөөн хэдийн дотоодын брендийн дэлгүүрээс авчээ. Хувцс бүрийг худалдаж авах үедээ нүд унган дуралдаг нь үнэн. Тэр овоорсон хувцсыг Жуя анх харах агшиндаа баярлаж догдолж байгаад хожим нь дургу болжээ. Нэг банзалд хүний гар хүрснийг Жуя мэдлээ. Тэр бүдэг өнгөтэй дайшинзыг дэлгүүрт явж байхдаа харамгц дурлжээ. Том брендийн ховор загвар бөгөөд торгыг өөр нэг материалтай хольж хийсэн байна. Материал нь гөлгөр зөөлөн, өвөрмөц, дорн дахны шинжтэй. Энгийн бөгөөд эрхэмсэг харагддаг тул түүнд их таалагдана. Тэр даашинзны тооцоог түүний нэг эрэгтэй найз хийжээ. Жуя түүний найз охин болохыг хүсвч тэр айлэрт гэр бүлтэй болсон хүн. Хэдий тийм ч Жуя түүний бизнес зориуд тусалж хань болж гадаадаар аялж байлаа. Энэ даашинзаа тэр ганц удаа өмссөн. Худалдаж авах үед тэр залуугийн өмнө өмсөж үзэхээс татгалзан толны өмнө барьж үзээд авчээ. Гэртээ хараад өмсөж үзэхэд яв цав таарсан учраас зүрх сэтгэлээсээ дуртай байлаа. Нөгөө залуу тооцоо хийх үед татгалзахгүй яалаа гэж бодогдно. Тэр чухам ямар хүн бэ? Жуя түүнд дурлсан. Харин тэр мдээгүй юм шиг дүрэсгдэг тул энэ даашинзыг харахаар гомдол төрнө. Энэ даашинзыг үргэлж шүүгэний зүүн талд өлөгдөх тул хаалгын нэмэгц харагддаг аж. Авч өгсөн хүнд нь гомддог хэрнээ даашинзандаа дуртай учраа нямбайлан эвхэж шүүгээндээ өлөгжээ. Ингэж өлөгөхөд нуглаа гардаггүй юм. Жуя шүүгээгээ онгойлгож зүүнээс баруун тийш, дээрээс доош харж донд байгаа хар өнгийн хослоо авах гэтэл бүдэг хүрэн өнгөтэй нэг банзлын эвхээс урдныхаас урт болж бүслэхийний хоёр тал нь тавиураас унжжээ. Тэр цочиж ухаан алдах төхөв. Энэ банзлыг давхар эвхэд өлгсөн дөө. Хизээ хэн хөдлөсөн бол? Ээж юм болов? Харилгүй хичнээн утсан ч ээж миний өрөөнд бараг ордоггүй. Хувц хонорыг бол бүр оролдохгүй. Шоож уу гэж үү? Биш байх. Шоож өрөөнд орж цэвэрлэгээ хийдэг ч хувцсны шүүгийг цэвэрлэх шаардлагагүй. Тэгвэл хулгайч ороо юу гэж бодоод шургуулга нээтэл өлөн мэдэг анхилах нь шүүгээнд хадгалсан гаврын үнэр байлаа. Түүний сэтгэл өмөрч сэжиг төрөв. Гоёлоо хадгалдаг модон хайрцаг нь бүдэг гэрэл цацруулан хിവэрэ байна. Харин дээр нь юмар бүтээсэн мэт урдийнхаас бүдэг санагдав. Жуя гоёлын хайрцаг нээтэл алмазан шигтгэхтэй сандар, алтан бугуйвч, цацагтай хаш, боодолтой доллар бүх юм нь хിവэрэ. Хайрцгийн эролд нуусан үнэт эдлүүд нь хөдөлсөн шинж алга. Бүх юм нь байгааг үзээд улам гайхаж энэ дүүрсэн үү, буруу сансан уу гэдгээ өөрөө ч мэдхэ болов. Шургуулга хааж өмсөх хувцаа орон дээрээ тавиад нүдэн анин хөвтлээ. Зүүрмэглэж байсан Жуяад нэсэх шиг санагдав. Дээр тэнгэр цэлмэж, доор тэнгис цалгиж, ногоон зүлэг ээлжлэнэ.
Өндөр уулын орой далай мандал голын дээгүүр ниссээр танил хотдоо очлоо. Тэр халин нисэх үе ертөнц улам дотн санагдаж далайн усны шорвог, өвсний соргог, эх нутгийнх нь буудаан үнэр хангална. Энэ бүхэн нүдэрмхийн зур гэнэт алга болж тэр өөр нэгэн хотод очисон байлаа. Зоогийн газар нэг хүнтэй кофе ууж, дуграг ширээтэй өрөөнд хүмүүстэй мэтгэлцэн, бүж зүүсэн хүмүүстэй дарсан. Үүдэндээ том хаягтай хувцсны дэлгүүрүүд нүд булааж, цонхны цаанаас хувцсны загварууд сэтгэл гэжигдэнэ. Орж хувцснуудыг ээлжлэн өмсөөд таалагдсан бүхнээ худалдаж авлаа. Гэтэл худалдагч түүнийг гайхан харж томоос том цаасан мөнгө өгөх юм. Онгоцны буудалд хэн нэгэн хувцсыг өнгөчхөд түүнтэй хэрэлдэв. Тэр боодолтой мөнгө цацхад тэнгэр дүүрэн эргэлдэж салхинд хуйлран бүжих мэт болоход өөрөө ч тэдэнтэй бүжиглэв. Ордноосоо гарч ирсэн ханхүү гараа дэлгэн түүнийг тосож авлаа. Царайд нь тод харагдахгүй ханхүүгийн элгэнд ичингүүр нь наалтахад хамаг бие нь булбрай зөөлөн болсон байлаа. Жууяаг нүдэ нээхэд ээж нь түүнийг ширтэн зогсож байв. Ээжээ, цагийн зөрөө гараагүй байна. Жаахан дуг хийчихлээ. Толгой дэлдэв юм бодогдоод гээд босож үсээ янзлав. Нүрээ угаагаад хоолой дээрээ. Тайван унтаж чадаагүй биз? Юм яриад энийг адил байсан гэж ээж нь хэлв. Жууя эвгүйцэн инэв. Зүүдэлж байгаад ээжэд мэдэгдсэн байх гэж бодов. Жууя сунайхад сайхан үнэр ханхлана. Сая зүүдэлж байхдаа үүнийг үнэрсэн биз? Энэ нь сармис өндөг гогод хуурахад гардаг үнэр байлаа. Жууя ширээний дэргэд очиход шоожоо хоолны тогийг авч байв. Өрөө дүүрэн ханхлах үнэрт Жууягийн нойр сэргэж сэтгэл сэргэнэ. Шоожоо аягтай шүл барин алхаж ирэхэд түүний гойлыг бие өөрийнх нь биетэй адил санагдав. Шоожуугийн нүур оон гисэггүй онгон төрхөөрөө байгаа нь Жууягийн сэтгэлийн утсыг өөрийн ирэхгүй хөндлөө. Жууя инхүү бодох зураа Шоожуугийн хувцсанд харц шилжүүлв. Шоожуу биедээ тохируулан цэмцгэр хувцалжээ. Цэцхэн хээтэй цамц нь яв цав таарчээ. Шөлөө асгахгүй гэж хөлөө алгуур зөөхөд залуу насны жавхаа тодорно. Шоожуугийн цэцхэн хээтэй цамцыг Жууя хаан ихтэй харсан шиг санагдав. Тийм. Хорооллын үүдэнд агуулгах чөлөөлөх худалдаа гэж морин сарай битсэн гар дээрх худалдаанд 30 юанаар зарж байсан юм байна. Хувцсанд Жууя төрөлхийн мэдрэмжтэй. Гар дээрээс хизээч юм авахгүй гэсэн ч дэрэгдүүр нь гарахтаа хараад өнгөрнө. Энэ цэцхэн хээтэй цамц шоожууд зохиж орь залуу насны эрхэмсэг төрхийг гайхуулна. Том брендийн хувцсараа Жууя бахархдагч ихэнхдээ 3 минут дурлаад өнгөрнө. Шүүгэн дэх хувцснууд нь хаанд төрийн үеийн ганцаардсан татвар юм шиг эзнийхээ инхрийлэхийг хүсэн хүлээх бөгөөд Жууя тэдэнд 3 минутын сойрхол хүртэнэ. Найз залуугийн асуудалд ч Жууя мөн иймэрхүү ханддаг. Хайрлаж дурлахыг мөрөөддөг хэрнээ хэд уулзаж үзээд ээжтэйгээ уулзуулахаас өмнө сэтгэл нь хөдлөхөө болно. Тэр Шоожууг хараад өөрийн ирэхгүй атаархав. Шоожуу гэж дуудаад юм хэлэх гэснээ болив. Жууяг дуудахад Шоожуу их гайхлаа. Учир нь Жууя түүнтэй бараг үг сольдгүй юм. Жууя түүнийг дээрээс доош дахин нэг шинжээд ямар ганган хувцс вэ? Хаанаас авсан юм? Гэхэд Шоожуу цочиж шүл аяглах зур ихчээ нутгийнхаа дэлгүүрээс авсан юм. Хэдэн жил өмссөн ч хаяхаас хайрлаад хэмээн ичингүүрэн хариулав. Жууя нутгийн чин дэлгүүрийн хувцс гангийн юм байна шүү гэд шүлөө. Ихчээ манай тосгоныг битгий шоолоо. Юуных нь ганган байх вдэ. Хотын хүмүүс өмсөхөө болсон загвар манай хөдөөд ирдэг юм. Таны хувцтай яаж зөөрлөх вэ? Манай тентхийн дэлгүүрийн бүх хувцсыг нэмээд ч таних шиг олон, таних шиг үнэтэй биш гэв. Эмгэн хажуугаас нь Жууя хувцс авах дуртай очсон газраасаа цүнхээр нь авчирна. Авснаа өмсөхгүй дэми мөнгө үрээд л гэв.
Шоожуу инээсээр "Эгчээ, та хувцсны дэлгүүр ажиллаж болно шүү. Гэхдээ худалдахгүй зөвхөн үзүүлнэ. Тэгвэл гоё бидтэй" гэв. Эмгэн яриаг нь тасалж "Тэгвэлч галзуурах байлгүй" гэв. Шоожуу мөрөө хавчин дуугүй болоход Жууя гөлөрсөөр байлаа. Нэг мэтгэд өвөл болж хэдийн хагас жил өнгөрчээ. Шоожуу гэрийн ажил зөвшөрч эмгэн Жууя хоёрын санааг зовохгүй гялалцдал ажиллана. Ойр зургийн юм ногоо худалдан авах эрхийг эмгэн Шоожууд олгожээ. Эмгэн хоолоо идмэгц айл хөршийнхнөрөө явна. Хаяа Жууягийн найз залуугийн асуудлаар өглөнө. Охиноо эртхэн найз залуутай болоосой гэж хүснэ. "Би тэнглүүн байхдаа зээгээ өсгмөр байна" гэн. Шоожууч энэ амьдралдаа дасжээ. Гарч ногоо авахаас өөр хаашаач явахгүй. Гэрийн мухар сахина. Гадагшаач нээгэх гарахгүй. Жууягийн ажил буурч завгүй. Хэдэн улсын хооронд нааш цааш нисдэг болжээ. Тэр компанихээр бэлтгэж байгаа сурагтай. Жууягийн хувцснуудыг Шоожуу бараг бүгдийг өмсөж үзв. Өөрийгөө захирах ёстой гэж бодовч өрөөнд нь ормогц бие барьж чадхаа болно. Гэрийнхэн нь Шоожууд найз залуу танилцуулахаар харж шинэлхийг шаардав. Тэр гэртээ харих уу, шинжээнд үлдэх үү гэж эргэлзэнэ. Цагаан сар болохоор ах トゥ хамаатан сатантайгаа хамт шинэлхийг хүснэ. Хэрв нутаг буцаад гэрэлж ихвэл эргчлөөгүй болно. Харихгүй гэвэл ээж аав нь гомдно. Бас шинжээнд яаж амьдрах вэ гэсэн асуулт ургана. Өрөөлийн амьдралаар бахархаж суух уу, жаахан мөнгө олоод нутаг буцах уу? Эсвэл эндээ жижигхэн бизнес хийж Жууя шиг аав ээжигээ авчрах уу? Үнэн дээр тэр Жуу авах техник Жууяг сэтгэл гжигдэх хувцснуудыг орхиж явна гэж олонтоо төсөөлжээ. Гэтэл энэ бодол нь гэртээ харих хэсэгтээ эргэлзэхтэй адилхан мэдрэмж төрүүлнэ. Жуймэ өөрийнх нь эмээтэй адил сайн хүн. Тэр салж төвдөхгүй байв. Жууя хэдийгээр хүүтэн царайтайч гадуур их явж гэртээ байх нь цөөн. Өөрийн зэмлсэн удаагүй бас ховорхон эзэн шүү. Эднийд бай гихнээ дотор нь шунал шүглж бүр хулгайч болж гүйцгэнэ гэж сэтгэлэн зовнина. Ингээд байвал ямар хүн болж хувирах вэ гэж Шоожуу бодно. Эднийхээс явах нь эмээгээс Жууягаас биш, харин Жууягийн хаалганы цаана байгаа хувцснуудаас болсон. Шоожууг орохтой зэрэг хувцснууд түүнийг эрхлэн дуудаж өмсөөч гэж өдөөн даллахад тэр биеэ барьж чадахгүй, харин дараа нь өөрийгөө зэмлэн гэмшдэг байлаа. Заримдаа тэр биеэ барьж чадна гэж итгэдэгч үргэлж ялагдаж эндээс явахыг хүснэ. Гэрийнхэн нь харж ирэхийг шаардж байна. Харих уу байх уу? Бороо орсон нэг өдөр гадуур удаан явсан эмгэн орж ирээд их л баяртай. "Барааны дэлгүүр ажилуулдаг нэг самгантай таарлаа. Бэр хайж байгаа гин. Хүүн сайхан залуу, машин засварын ажил хийдэг гин. Чиний тухай ярьсан Шоожуу. Тэр залуу хагас сайн амралтаараа ирнэ. Очиж уулзах уу?" гэж сайн хүргэн олсон мэт олзуурхан ярихад нүдэнд нь оч гялалзна. Шоожуу урдих шигээ ичхээ болж "Эмээ, би эрт гэрлэхийг хүсэхгүй байна" гэд уруулаа цорвайлган "Тэгээд ихч яараагүй байхад би юундаа яарах вэ?" гэв. Жууя яарлаггүй яах вэ? Миний яарч байгааг харахгүй байна уу? Би хэд хэдэн хүн алсан. Гэтэл Жууя томилтоор яваад уулзаагүй. Хөгшин миний нүрийг түлж гүйцлээ. Хэн тэрийг хүлээж суух бай дээ? Та хоёрт тохирох залуу олно. Хэнд нь тохирно, түүнийг эхэлж гэрлүүлнэ. Үүнд өмнө хойно гэх юм байхгүй гэж эмгэн шолуухан хэллээ. "Эмээ, би их бодлоо. Хотод гэрлэмээргүй байна" гэж Шоожуу нам дуугаар хэлв. Яагаад ингэж хэлснээ өөрөө ч ойлгосонгүй. Эмгэн инээхэ болж "Яагаад?" гэд гайхан харав. Шоожуу дуугүй болоход эмгэн "Хот юунд болохгүй байна? Миний бодлоор 10,000 юаны цалин авсан ч хотод байр авч чадахгүй. Нутагтаа тарианы газартай нас агсан ч санаа амар. Үнэн дээр би хотод амьдрахыг хүсдэг. Гэвч
бодит байдлыг бодох хэрэгтэй гэв. Энэ шалтгаан түрүүний хэлсэнтэй нь бүрч хамаагүй. Амныхаа зоргоор буучглаа. Шоож вэ гэж эмгэн инээд алдан би харин их гайхлаа. Охин хүн байж тийм холыг бодоод яах вэ? Чи харал да. Ямар хөдөөний охин хотод гэрлэх гэж тэмүүлэхгүй байна. Боломжийг битгий алд. Тэгээд чамайг хөдөөний хүн гэж ялгах хүн энэ хотод байна уу? Шоож толгой дохиж хожим би нутагтаа амьдрах бодолтой аав ээжигээ асарчих нь зардалж баг гэлээ. Эмгэн хэнд ч гэсэн зовлон би бүгд адилхан гэхэд шоож сандран би өөрийгөө хэлсэн шүү. Их чиг хүнд бол зовох юм алга гэв. Яагаад алга гэж? Чи хар жууя одоо болтол айлгэр болоогүй. Ажилгээд завгүй явна. Юунд тэгтлээ ажилдаг байна. Гэхэд шоожууд хэлэх үг олдсонгүй. Нутагтаа буцах яах вэ? Эмгэнд эртхэн хэлсэн нь зөв гэж шоожуу бодно. Нутагтаа найз залуутай болоо юу? Гэж эмгэн бодлыг гадралсан мэт асуув. Шоожуу толгой догсноо буцаад сэгсэрлээ. Тэгээд бодож хэмээ гэрт асуудал гарсан. Цагаан сараас өмнө харж магадгүй гэлээ. Харин гинэ? Дахиад ирэхгүй юу? Гэрт чинь ямар асуудал гараав вэ? Гэж сандран асуув. Гэрт асуудал гарсан гэж ээж уцтаж хэлсэн. Энэ удаа хараад мөд эргэж ирэхгүй байх. Гэртээ удна гэж шоожуу хариулв. Гэр бүлийн чинь хэн нэгэн өвдөө юу? Чухам ямар асуудал гарсан юм бэ? Гэж эмгний царай зэвхэрв. Намайг нэг залуутай танилцуулах гээд ирж уулз гэж яаруулад байгаа юм. Би эрт гэрэлмээргүй байна. Харин цагаан сараар нутаг буцаж аав ээжигээ эргэх санаатай гэж хэлв. Энэ шалтгаан үнний хэлсэнд тооцогдох уугүй юу гэдгийг мэдэхгүй байлаа. Эмгэн хүнд зовлонгоос хагцсан мэт уужран инээж харин зөв эргээд хүрээдэр эрэх замын зардлыг чинь би даая гэв. Шоожоо харих болсныг жууяач мэдэв. Тэр өдөр жууяарээд буудан дээр сууж байлаа. Шоожоо түүнд буцалсан ус хийж өгөхөд жууяа шилээ аваад "Шоожвэ, наашаа суу" гэв. Шоожоо гайхав. Шилээ авсан жууяа улам үзэсгэлэнтэй харагдана. Шоожоо түүнийг хараад "Ихчээ, яасан?" гэж асуугаад сандарч эхлэв. Хувцсыг өмснгийг мэдсэн үү? Эсвэл гэртээ харих тухайг нь мэдсэн үү? Нутаг буцхаа эмгэнд хэлсэн. Жуу авахтыг шинэ гэрийн үйлчлэгч ирээгүй тул жууя харихын зөвшөөрөх болов уу гэж шоожуу санаа зовно. Манайд амьдрах ямар санагдаж байна гэж жууя ус суух зуур асуулаа. Сайхан байна гэж шоожуу хариулаад сайхан байгаа бол яагаад харих гэж яарна вэ? Үг хэлж чадахгүй тэнэг гэж дотроо гэмшив. Жууя толгой дахин тэгвэл сайн байна. Хүний нутагт баяртай байвал амьдралаа болго, баярлахгүй бол ажлаа болго. Ээж чамайг сайн охин гэдэг. Гэтэл чи нэг л сэтгэлийн зовлонтой юм шиг санагддаг юм гэснээ хэсэг азнаад нэр харихаар болсон юм уу гэж асуув. Шоожоо бүрч цочлоо. Жууягийн эзгүйд ёр шугалсан тэр хаалгаар орох болгондоо сэтгэл хөдлөлөө дарж чадлагүй таалагдсан хувцас өмсөж толны өмнөр хэд эргээд өөр нэгийг сольж өмснө. Дараа нь өөрийгөө зэмлэж сэтгэл нь хямарч дарамт болно. Үүндээ шаналж сэтгэлээ барьж чадахгүй байсан тул харихаас өөр аргагүй болжээ. Нутгийнхаа онгон байгаль ядуу зүдүү орчинд очихвол шунах юмгүй болж сэтгэл амарна. Шоожуу түүнийг ширтэн толгой дохив. Эмгэн охиндоо нутаг буцах тухай дуулгасан байна гэж бодлоо. Аав ээж чинь юу хийдэг вэ гэж жууяа асуув. Тарай тардаг манайх хэдэн га газартай юм гэж шоожуу хариуллаа. Иргэний үнэмлэхийг чинь үзье гэж жууяа хэлв. Яах гэж байгаа юм бол анх ирэхэд иргэний үнэмлэхийг ховилж авсан да. Одоо яах гэсэн юм бол гэж бодоод үнэмлэхээ өгөв.
Жууя үнэмлэхийг эргүүлж тойруулж хараад танай хошууны төвд би очиж байсан уулын суурин юм билээ гэв. Шоожуу тийм ээ би уулын хүн уултай газрын амьдрал хүнд гэж хэлв. Жууя үнэмлэхийг буцааж өгөөд сайхан газар шүү. Зав гарвал очихсон гэж инээмсэглэн хэллээ. Жууя магтаал хэлхийг Шоожуу анх удаага сонсчээ. Өөрийн биш зүгээр нэг газрыг магтсан ч магтуулсан газар нь түүний өлгийн нутаг учраас Шоожуугийн сэтгэл хөдлөлөө. Хайрд чи их өөрчлөгдсөн шүү. Хаач явсан бие бодоорой гэж Жууя хэлв. Жуу өвгтийнхоос явах өдөр Шоожуу цүнхээ чирч эмэгнийг эргэн харсаар нулимс цэйлгэнүүлэн эмээ гэртээ хараад эргэж ирвэл тантай уулзнаа гэлээ. Тэг гэж эмэг нь толгой дохиод заавал ирээрээ гэж хэлснэ. Гэнэт нэг юм санаа бололтой гэртээ гүйж ороод шилээр хавчран гэрийнхэндээ өгөөрэй. Аавд чинь нэг лонх арх өгье гэлээ. Энэ нь олон жил хадгалсан хэдэн мянган юаны үнэтэй арх гэдгийг эмэг мэдсэнгүй. Шоожуу ч мэдсэнгүй. Шоожуугийн аав уухтаач мэдсэнгүй. Шоожууг хараад хэд хонж байтал загтал элгэмж иржээ. Элгэмжид ижил дасал болсон нөгөө ганган хувцснууд байв. Загталд Шоожууд энэ хувцснуудыг би өмсөөгүй. Үүнд дуртайг чинь би мэднэ. Чамд сайхан зохино. Гормын чинь бэлэг болгож өглөө. Чамд таалагдах болдугай. Хань жилтэй болсныг чинь сонсоод баяртай байна. Аз жаргал хүсье. Чи бид хоёр нэг их юм ярьж байгаагүй нүнэн гэсэн ч хүний хийх ажил өөр байж болно. Хүнийг дээр дор гэж ялгадаггүй. Алдартай хөөхнүүдийн ихэнх нь хувцс гоёлороо гангардаг. Үнэн дээр тэд бидэнтэй адилхан эгэл хүмүүс. Чиний ачаар би завтай үедээ эхэн боддог болж сэтгэл санаагаа засаж шинэ амьдрал эхлүүлэхээр бэлдэж байна. Өмсөөгөө хувцснуудаа чамд өгч өмссөн зарим хувцаач ядуу нутагт хандивлан хувцсны шүүгээгээ цэвэрлэн хайр дурлалдаа чам шиг үнэнч байхаар шийдсэн. Ээжийг дахин өглүүлмээргүй байна. Чамаас жишээ авч нэг найзтайгаа хамтран гэрийн үйлчилгээний компани нээсэн. Хэрв шинжээнд ирвэл манай компанид ажиллаарай. Чамайг сайн хийж чадна гэдэг ч итгэлтэй байна. Жууя гэж бичсэн байлаа. Шоожуу загтлыг уншиж дуусгаад хувцснуудыг нэг нэгээр нь тэмтэрч үзэхэд элдв юм бодогдлоо. Торго мэд зөөлөн эдгээр хувцсыг Шоожуу анхаармагц тэд ухаан санаанд нь бүжиглж эхэлсэн. Заримдаа удаан, заримдаа түргэн хэмнэлээр бүжиглэж Шоожууг хязгааргүй баяр хөөрт умбуулж байлаа. Шоожуу энэ хувцснуудад үнэн голоосоо хайртай. Нүд салгалгүй ширтэн гараар барьж тайлгүй өмсдөг байлаа. Сайхан айдуу сонссон мэт түүний сэтгэл онгойв. Тэр энэ хувцснуудад сэтгэл хоргодон дахин өмсөж үзсэн ч ийм ганган хувцтай болно гэж огт санаагүй. Өөрийнх нь өмч болно гэж зүүдлээгүй юм. Одоо эдгээр ганган хувцс Шоожууг чимээгүйхэн ширтэж байх шиг. Ганган хувцснууд түүнийг урдийнх шиг бүжигт урьсангүй. Түүнийг тойрон санаан зоргоор дуулж бүжиглэхгүй байгааг гэнэт анзаарав. Хувцснуудыг барьж үзэхэд Шоожуугийн сэтгэл догтлно. Гэсэн ч сэтгэл нь уужирч санаа зовхоо болж урдийнх шиг уймарсангүй. Сэтгэл нь энэ хувцснуудыг анхаарах үеийнхээс ямар өөр байгааг Шоожуу өөрийн эрэхгүй ухаарлаа. Үгүй. Энэ хувцснуудыг авч болохгүй. Надад тохирохгүй. Би дургүй байна гэж Шоожуу амандаа өглөнө. Нууцын маань мэдчихсэн байна. Гэвч тэр юу ч хэлээгүй гэж бодоход нулимс нь бомборлоо. Эхчээ сар шин хуучрахаар шинжээнд очихдоо хувцснуудыг чинь буцааж өгье. Би үнэндээ та нараас холдох дургүй. Гэвч танаахаас яваагүй бол биеэ барьж чадахгүй байх байсан гэж Шоожуу сэтгэлдээ шивнэлээ. Тэр удтал уйлаад сая тайтгарлаа. Сэтгэлийн дарамт ор мөргүү арилжээ. Төгсөв. Орчуулсан Тогтхбаатрын төмөр голд.